анх удаа бичлэг гэж байгаагаар яг юм мэдгүй байна. Тэгээ комент хэсэг дээр намайг дагаад дэмжиж туслаад өгөөрэй. Тэгээд намайг яг энэ энийг хий, тэр тэрэг хий гэж хэлээрэй за. Тэгээ би тэрийг ч юм хийнэ. За тэгээд одоо нэг 6:19 болж байна. 6 цаг 19 минут болж байна. Оройны маргааш өглөө 11:20-аас би ийм нэг тэмцээн тавьчихна. Гүйлтийн тэмцээн тавьчихна. Тэгээд ялсандан баг гэж өвдөн билээ за. Тэгээд баг гэж манай багийн нэг ихч тэмцээн зохион. Тэгээд тэр тэмцээнд нь очиод тэгээд мөнгө авах гэсэн гэхгүй юу. Амар дуртай тэгээ бүр. Тэгээд хэдүүлэх чадах юм бол гоё ийдээс усууж байгаад гоё дэлгүүр гарнаа. Тэгээ би яаж яахт нөгөө өчигдөр нөгөө өглөөслөг болсон болохоор хөл доогсоод амар өвдөөд явж чадахгүй байгаа. Булчин чангараад шагаагаар 2 шагаагаар өвдөөд явж чадахгүй байгаа бараг. Яг юу хийхийг хэлээрээ тэгээд. Тэгээ тэр бүгднгэж хийшгүй. За тэгээд чадвал орой болцъё. Нэг бол 1 минутын дараа болцъё. 1 цагийн дараа болцъё. Тэгээд баяртай түр. Тийм. Баяртай гэж яснаас нэг юм хэлье. CV дотор нэг ус тарж байгаа юм лээ. Тэгээд тэр ус нь нэгдүгээр байранд орсноо амар гоё юмнууд шалгуулж байгаа юм билээ. Тэгээ би тэрэнд нь орох гэж байгаа. Та нар ч гэсэн ороорой. Тэгээд CV дотор нэг дахиад мах идэж босгүй шүү. Тэгээд баяртай. За тэгээд хэдүүлээ намайг дэмжиж өгөөрэй. Тэгээд миний комент хэсэг дээр миний бичлэг амар богинохон яваад байгаа учраас би дараа тэгээд урт хийхийг заавал бодно. Тэгээд бүр бүжиг эсрэгээд ингэж сурч иж. Тэгээд би ээжээс асууж байгаа дэлгүүр өвчж магадгүй явахгүй ч магадгүй шүү. Тэгээд баяртай. Тийм баяртай гэснээс намайг subscribe дараад дэмжиж өгөөрэй гэж хэлье. Миний бичлэг амар богинохон яваад байгаа учраас уучлаарай. Тэгээд би дараа нь бүр амар урт бичлэг хийнэ. Тэгээд би дөнгөж нээж байгаа болохоор тиймэрхүү. Тэгээд баяртай.